Эмбүк төллүүлж байна. Сахиул 20 дугаар зууны шилдэг тууж. Зохиолч Сорогдгийн жаргал сайхан. Зохиолыг үндэсэн Баатар Жавын дархан сүх. Нэг үүднийхэн довжоо норж унсан намхан цагаан байшингийн шилэн хагархайд сонгохоор нэг хүн толгоогоо цохойлгаад "Хөөш, тэр хүүхэдгүй. Төлөөлөгч ингээд очлоо. Сахиулд очиж хэл" гэж хашгирах шивгэнэх хоёрын завсарт хэлэхэд холгүй замын хонхор тэгшлэх гэж хизээчин буулгаад мартаж орхисон хог ургамал ургасан авгар шороон дээр сууж байсан хоёр жаалхүү год үсрэн нуурын зүг чавхтан одов. Сонхор цухигч хүүхдүүдийн хойноос хэсэг хараад талд оров. Аж ахуйнхан ажлаар ирсэн гадны хүн бүрийг хэнч байсан төлөөлөгч гэж их л хүндлэн нэрлэж дасцгаажээ. Төлөөлөгч хоол захисан, төлөөлөгч хуралтай байгаа, төлөөлөгч амарна гэсэн гэж туйлын хүндэтгэлтэй бие биедээ ярина. Төлөөлөгч ирнэ гэдэг аж ахуйнхны хувьд итгэл найдварын гэрэл гэгээ тусах шиг ядаж хэд хоног сэтгэлээ зогоох элдв дээдийн зөгнөл ярианы эхлэл болдог ажээ. Үүний өмнө дүн өвлөөр нэг төлөөлөгч байсан бөгөөд түүнийг явсны дараа манай аж ахуйг нөөлгөж баян нуурт аваачих гинэ гэсэн цуу яриа тарж бүгдээр тэгтлээ хитгээгүйч дээр дооргүй л нүүдэлд битүүхэндээ бэлдэцгээжээ. Тэгтэл өвлж өнгөрч хавар дуусаж зун эхэлсэн ч өнөөх нүүдлийн тухай таг чиг бүгд л хараал идсэн нуурыг орхиж одохын хүслэнд автжээ. Газрын мухарт төвжигдэн ертөнцийн дуу чимээнээс таслагдсан нь ганцхан энэ загасгүй болсон нуурын буруу мэт бодоцхон согдсон үедээ тавтаргүй нэг нь элдв дээдэр хараах нь бий. Анх 20 жилийн өмнө загас агнуурын аж ахуйг байгуулж байхын үед хичнээн сайхан байлаа гэж дэмээл дурсацгаана. Дурслаа гэд хуучин бүхэн сэргэх биштэй. Загас агнах төлөвлөгөө гэж нэг их айхтар юм байдгийг тэр үед ойлгож мэдэрсэн хүн мэдэгдэхгүйгээр нэмэгдэж түүнийг гүйцэх гэж бүгд л юмд хөөгдөж байгаа мэт шургаж унтлаа зүтгэхийг яана. Гэтэл загасч ховрдож бүр сүулдэ шүүрдээд жарахаа гарахаа болохын цагт гэнэт бүгд ойр дүү болон тал тийш бижиг цаас чулуудаж ээлж төлөөлөгч зарж зарга зайлахаа үүсэж хэрэг манджээ. Гэтэл бас л тэр их өөмэн шууганы дараа юу ч өөрчлөгдсөнгүй. Юу ч болсонгүй төлөвлөгөөж хിവэрэ. Харин 500 км-ийн цаадах баян нуураас загас барьж төлөвлөгөөгөө биелүүлэх шийд иржээ. Нэг хэсэг явна явахгүйдээ тулж бас л жаал хэрэлдсэн боловч эцсийн эцэст бүгд л хамаг муу сайн тор савд завсэлтэй ажиж аваад баян нуур руу ундуй сундуй явцгаажээ. Баян нуурын эрэгт 100 намрын хэдэн сар суух майхан саваа барьж загас давсалж уддаг хэдэн торхоо байрлуулж загас шүүрдэх ажилдаа оржээ. Загас элбэгтэй учир тэр жилийн төлөвлөгөөг нуур хөлдгөөс арай өмнө биелүүлээд гэрийн зүг ядарсан ч гэлээ урам зоригтойхон буцжээ. Ерөөс энэ баян нуурын эрэгт нүгээд ирвэл яасан бэ гэж ярилцсан мэдээж ингэж л таарандаа гэлцсээр цэнгэл нуурандаа иржээ. Гэвч нүүх тухай яриа гарсаар 5 жил өнгөрч баян нуурын загасч барагдах төлөвтэй байтал өнгөрсөн жил төлөвлөгөөг нь жаахан ч гэсэн хасаж тэгтэл бас орон тооны цомогтхол гэж юм болох нь тэр. Гэтэл бүр санаанд оромгүй юм бас байдаг аж. Эндээс л зайлвал барж гэж хараал ерөөл урсгаж байсан улс чинь хаа байх вэ? Би л лав чадахгүй. Эн чинь миний төрсөн нутаг. Би энд чинь насаараа ажилласан юм гэж элдв дээдийн шалтаг тоочж бүр зарим нь нуурын усанд үйж өхнө гэж гуйн бүгдийн сандрахсан ч удаатай. Ингээд шийдвол шийд хонь, шийдэхээс л өөр аргагүй. Халагдсан улсыг ажилуулъя гэлээч аж ахуйд үнэхээр оронтой байхгүй. Тэгэд үйлийн үртэй хэдэн хүн холгүй байдаг мод бэлтгэлийн аж ахуй руу явжээ. Энэ цомгтголоос хойш бүгд л нэг хачин төгшүүртэй болж эцэст нь ямар аюул нүүрлээд байгааг мэдэрцхэн элдв үг яриа гаргах нь ховрдоод хавар нь хил амгүй чив чимээгүйхэн баян нуур руугаа явцгаажээ. Тэднийг явхаар гэр орон бүр эзгүүрч хэдэн авгай хөөхөн хүүхдүүдтэйгээ үлдэж хоцорно. Энд дулаан цагт шуунаас өөр амтан ирэх аргагүй шавар намагт зам боогдох тул үнэхээр хэцүү. Загасгүй болсноос хойш нуурч эзгүүрч зуны цагт ирдэг усны шувууд зэгсээ бараадан зүүн эрэг рүү явж хаад хаяа нэг л цахлааг ялсхийн үзэгдэхээс өөр бараагүй.
Зум болж цэцэг жимс дэлгэрэн байгалийн үзэгслэн бүрдэхийн үед загасчдын суурин улмал үзэмжгүй болно. Уг нь загас агнуурын аж ахуйн нэртэй боловч хэлж ярихад амар хэлбэрээр нь зүгээр аж ахуйн төв гэгдэх энэ хэдэн навсгар байшинд ердөө л хоёрхан хүн л үлджээ. Авгаан ихэр хөөхөд төрүүлсэн тул баян нуур руу явж чадаагүй аж ахуйн бүх эрх мэдлийг авч үлдсэн Нябо. Эрх биш харж хандхаас өөр яахав? Тэгээд сахиул хоёр л үлджээ. Бүгд явцгаас нь тул үлдсэн хоёрт алба гэх юм үгүй. Нэг нь аж ахуйн конторын байшиндаа дэмээл өдөрт 1-2 удаа ирнэ. Нөгөө нь нуурын иргэдэх хашаанд байх сайн цагт утсан давсалсан загас хадгалж байсан хэдэн сарвч хүнд хэрэг болохоосоо хэрэг болохгүй нэх бас хэрэггүйгээд хайж болдгүй элдв юм хааш яаш чигсэн агуулхаа мансан болж өдөр өнгөрөөнө. Хинээсээ ч манаж сэргэлэх юм бэлээ. Тэртээ тэргүй цоорч ус тогтгоо болсон хэдэн сарвчныхан дээгүр дэггүй хөөхтүүд дамжин тоглохоос л сэргийлсэн. Харин ар гэрт үлдсэн авгай хөөхнүүдэд ажил үлэм унтна. Ганц нэг үнэгээ шовтрах, өр хөөхтэй хооллож унтлах гээд гэрийн ажил алийг тэргэх вүлээ. Сахиулын мэдэлд үлдсэн ганц үнэтэй цайтай юм нь мотортой жижиг зав юм. Хаяа сайхан зантай үедээ хөөхтүүдийг ээлжлэн суулгаж, нуурын эзгүй мандлаар цагаан зам татуулан давхих нь бий. Тийм аятай мөчийг хүлээн энтхийн хэдэн хөөхд жижиг томгүй л өглөө босонгууд нуурын эрэгтэд суглан сахиулыг царайчлан сууцгаадаг ажээ. Сахиулын зан ааш яаж хувирах нь тааж мэдхийн аргагүй тул хөөхтүүд загнавал бутарн зугтаах, дуудвал өрсөн гүйж очиход бэлэн түүний хөдөлгөөн бүрийг сэм ширтэн түүний төрсөн хүүг бараадан сууцгаана. Сахиул нуурын эргийн модон гүр сандайлан ус ширтэн унтсан мэд суух нь олонтой. Нэг тэгж суувал мод босно гэж үгүй. Хөөхтүүд хүлээж горилго тасраад өлсгөн ирэхээр тарцгаана. Сахиул хорвоо ертөнцөд хөөхд гихч амтан байдгийг огтхон ч мэддэггүй мэт суусаар хоцороход багчууд гол буруутай нь сахиулын хүү юм шиг түүнийг сэм шоглон уйлуулж өнөөх хүү аав руугаа очиж зүрхлэхгүй нулимсаа арчин хайж одсон тэднийхэн араас ганцаар гомдолтойо мэгшин сажлна. Гэртээ очихоор нь дэмий тэнлээ хэмээн ээж нар дуудуугаа авалдсан гадаа гэртгүй хангинах нь гачлантай. Гэвч инглээгээд хаширч гэмссэн нь нэг ч үгүй. Маргааш өглөө томчуулын нүд хариулан нуур руу гүйцэхэн. Гэтэл өчигдөр орой мориор гарч төөрч бодлон их ядарсан амтан айлуудын гадаа үдэш буужээ. Ингээд аж ахуйхны ард үлдгэсдийн сэтгэлд итгэл найдварын гэрэл улалцаж нүүх суух цаг ирэх биш болсон байлгүй гэж хүн бүрт санагдаад тэр зүм бодол хөөхтүүдэд хүртэл нөлөөлж маргааш өглөө нүүн гисэн юм шиг нойргүй хонцгоожээ. Даргын өрөөнд эвхдэг ор тавилж хонсон төлөөлөгчийг босоогүй байхад хөөхнүүд шамдан хийцтэй цай чанаж өхрийн борцоор бууцхийн албаны хоёр эрдээ бариулан ард нь сүү өргөх нь холгүй үлджээ. Хөөхтүүд хүртэл тэдний хов заяанд эргэлт гарахна гэж мэдэрсэн юм шиг гэрийн хаяанд чимээгүй тормолцсон зогсоцгов. Айл өнгөтэй өдтөө дээлээ өмссөн Нябо сахиул хоёр цай хоолоо нандинан барьж бас байн эргэн харсаар уруудсны хойно гэнэт нэгэн дуу алдан аяг тавг өгсөнгүй яалаа илээ гэхэд бүгд л өөр өөрийн гэрлүү шурхийн орж тэр дороол арваад хүүхэд аяг халбаг барин араасаа дуудахыг ч үл анзааран конторын зүг уралдааны даах шиг харун одхон тэрэ.